Оюун төгс хүүгийн үлгэр. Эртээ урдын цагт ирээн авдраар дүүрнэн эрдэнэс алттай хар модон шоголд хадгалагддаг үлгэр туйлын өчүүхэн номтой нэгэн айл байжээ. Тэднийх эрдэн төгс, оюун төгс гэдэг хоёр хүүтэй юмгин. Нэг өдөр гэрийн эзэн хүүхдүүдэд дэрэгдээ суулган, "За та нар хөлчин дөрөөнд гарт чинь ганцганд хүрлээ. Тийм учраас биедан амьдрах цаг чинь болжээ. Маргааш өглөөнөөс эхлэн аавынхаа хөрөнгөнөөс аль дуртайгаа авч аян замдаа гарч аж амьдралаа зохио гэд юу авахыг асуухад эрдэн төгс хоёр хүүдээ дүүрэн алт авъя гэжгэн. Оюун төгс шоголтой номыг авна гэжээ. Эцэг нь ч хэлсэн зүйлсээ хүүхдүүддээ өгч аян замд үдэн мордуулав. Тэгээд хоёр хүү замд гартал ахын дүүдээ, "Ууй ууж болохгүй, идэж болохгүй, хинд ч хэрэг болохгүй, хэдэн авсархаа хуудас авахаар нэг хүүдээ дүүрэн авсан бол хоёул элбэг хангалуун явахгүй юу? Нэгэнт тэгээгүйгээс хойш өөртөө оногдсон хөрөнгийг би чамтай хуваалцаж чадахгүй. Чи наад номоороо амиад хижээж хуваа борлуулж яваарай" гэжгэн. Харин оюун төгс юу ч хэлсэнгүй. Тэд нилээд явж байтал замд адуу хариулж яваа хүн дайралджээ. Ах нь түүнээс жороо саарламаар худалдан авч, "Дүүдээ, чи өвөртөө бэлгүй болохоор гахаа явган нохой нүцгэн байх болж дээ" гэд дүүгээ орхиод давхиад явчихжээ. Дүү нь гомдсон ч үгүй. Хар шоголтой номоо уншиж явтал оньсон хөдөлгүүрт морь хийсэн хүний тухай үлгэр дайралтжгэн. Түүнээ санаа авч ойд очин оньсон хөдөлгүүрт морь хийгээд түүнийгээ хөлөглөж ахыгаа гүйцэж очивол их л гайхан, "Ийм ичидтэй морь ямар мөнгөөр худалдаж авваа" гэж асуухт нь үлгэртэй номынхоо эд шидээр бүтээснээ хэлбэл үнэмшихгүй байлаа. Тэгээ тэр хоёр цааш аялжгэн. Гэтэл төөрчихжээ. Хамаг л хоол хүнсээ барж өлсөж өвөхийн туйлд хүрчгэн. Ахт нь хоёр хүүдээ дүүрэн алт мөнгө байвч түүнийг яахан идэж болох билээ дээ. Дүү нь хар шоголтой номоо уншвал элсэн доогуур хавж ургадаг хүнсэнд хэрэглэгддэг ургамлын тухай үлгэр байжгэн. Тэр ургамлыг ирж олоод хоол хийвэл амттай сайхан хоол болсонд хоёул цададлаа идэж альжаалаа тайлжээ. Ах нь, "Дүү минь, наадах чинь яасан ичидтэй сайн ном бэ? Үүнийг ахтаа уншуулж байгаач би ч бас алт мөнгнөөсөө өгч бай" гэтэл дүү нь, "Эрдэмтэн мэрэгдийн цэцэн ухааны дээжис болсон энэ ном эрдэнэс алттай зүйрлэхээргүй үнэтэй зүйл билээ. Тэгээд ч үлгэрт өгүүлж буй баялаг дуусашгүй болохоор би тантай хуваалцахаас юунд дургүйцэх билээ дээ" гэжгэн. Ингээд ах дүү хоёр номноосоо бүх зүйлийг мэдэж амар амгалан элбэг дэлбэг амьдран сууж гинэ.